Сайн байна уу? Сайн жирүү. Сайн жилээ. За өглөөний минь. Өглөөний минь. Сайхан тусч гин үү? Сайхан тусч гин үү? Хүмүүс танаа талахыг аваад тэ хайрдаг буцдаг гэж сонсоод бүр зориуд танахыг зорж ирлээ. Баярлалаа. Цэхийн үүдэнд хүмүүс ойч ирдэг гэсэн. Тийм үү? Авдаг гэсэн. Өө за одоо ч бас ойч ирдэг юм шиг үү шүү дээ. 24 цагийн туршилт та цэхээс байн авч идэг гэж ярьсан ш надад. Тэр ярьслага хийж явах төрөл хүн авч байгаа юм байна. Өхийн үйлдвэрлээс. Гэрээсээ ихсэн. Хамгийн эхлээд бид 5 ил гурлаад талхаа хийж утсан. Нөгөө 5 ил маань 10 ил болоод нэг шуудаа болоо 2 шуудаа 3 шуудаа яг хоёулаа бол талхаа хийдэг гэсэн. Гэрээлийн үнэ мотор нэг ингээ. Тий хоёулаа 10 дахь нэг цуг төгссөн. Манай гэрээлийн хүн чинь бас сургуультай бас чамгүй нэрмдтэй айгүй тийм нийгмийн идэвхтэй бүсгүй байсан. Тэгээд тэр үнтэй танилцсаж их олон даваад авч их олон одоо бэрхшээл ундаас орж авсан да. Сайн олж авсан. Нийгмийн идэвхтэй хүнийг найрах хэцүү байсан гэсэн. Тэгээ 10 жилийн ангиасаа гарсан одоо нэг хос. Энэ гол жорныхын нууц юу вэ? Ураад талхны гол нууц гэж бид нар шингэн хөрөнгөн дээр үйлдвэрлэдэг. Тэр их сонин маркетинг надад санагдаад байгаа юм да. Дээрээ хүүхдээ ингээд бүүвэлээ, доор нь кексээ зараад гэхээр тий. Хүүхдээгээ тэргэнд бас гэртээ үйлдвэрлэсэн одоо бялуу нарийн боо одоо хийгээд түрээд одоо тухайн үед бол одоо зах гэж нээгдэжсэн. Тэгээд тэрэн дээр очиж өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зараад борлуулад тэгээд дараагийн бүтээгдэхүүнийг хийж өрхөө үйлдвэрлэлийг бас 1-2 жил бол хийжсэн. за алдарт жорон талхны үйлдвэрт орж ирсэн байна. Тэр чинь ингээд яг энэ тууг удмаар чинь ундад угаа он чинь урдаа гэрүүлийнх нь дээгээс суулгач. Ардаа ачин дээр гурдаа ачиж чинь. Тэгээд хоёулаа одоо түүх хийдээ цуглуулж байгаа. Энэ жил одоо 25 жилдээ ороод явж байна. Нутгаа зориулж ирсэн. Тэгээ өнөөдөр өдийг хүртэл бас сайхан гэр бүлтэй, сайхан бизнестэй амжилттай явж байна. Хан Хинтээ нутгийн бэрээнд жонон талхны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Хөвчин жонон компанийн захирал амгалан гэргий дэлгэр мөрөн нарын оролцсон баялаг бүтээгч нэвтрүүлгийг тунгуудахгүй ETV телевизээр хүлээн авч үзээрэй.